За хоржийлоо Ховд аймгийн Алтай сумын төг 100 жилийн ойзруулсан хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан. За энэ нэг ховдын уянчээс ирсэн цаахур гараад ирж байна. Хар цаахур харагдчихсэн. Өнөөлтийн цаахур, инколтийн цаахур гэж хоёр цаахур марц. Энэ өнөөлтийн хар цаахур гараад ирсэн. Инколтийн цаахур нь арын цаахур гэсэн онгор цаахур. За 51 номертой шаргуур ам үзэн дээр гарч ирсэн харагдаж байна да. За 151 Нямагийн Батболд харж байгаа энэ 51 зүгээр 51 дээ тийм ээ. За зөв талаасаа номерчаар их айтайхан зүгээр харагдсан юм байна шүү. За 51 номертой шаргуур өнгөний хэдэр гараад ирсэн. За энэ Ховд аймгийн Булган сумын хойч Баяр сайхны шаргуур ам үзэн дээр нөгөө. За 110 номертой Ховд аймгийн үн сумын хойч Өнөөлтийн цаахур аль зүрэ наатлаар нь өнгөлөөд байгаа. За тэр цаагаар 17 номертой Улаанбуур дээр гараад ирсэн. За энэ Говьалт аймгийн Хөрц сумын хойч Төрмөнхийн урдан буур дээр байна. Ар дээр нь Хул буур дөрөний номер хэд вэ? 100. За 190 номертой хулгуур ар дээр нь гараад ирсэн байна. За 61 алтан дур дурлаж байгаа шүү дээ. 190 191 гэсэн хоёр номер байна. За 190 номер чин бүртгэлтэй. За 199 номер. За тийм баха 190 номер бүртгэл дээр байгаагүй. За 199 номертой хулгуур цаагаар гараад ирсэн байгаа. За энэ чин за 199 номер. За Ховд аймгийн Алтай сумын төг 100 жилийн баяр наадамд 61 алтан дурд мөрдөж байгаа. За 199 номертой Ховд аймгийн Алтай сумын хойч Инкотын хул гэсэн байна. Ховд аймгийн Алтай сумын хойч Инкотын хурдан хулгуур ам үзүүн дээр байгаа. За наагур нь Ховд аймгийн үн сумын хойч Өнөөлтийн хурдан хар цаахур байгаа. За 17 номертой Говьалт аймгийн Хөгмөр сумын хойч Төрмөнхийн хурдан буур дээр ам үзүүн дээр гараад ирсэн. За өнгөн дээр Ховд аймгийн Алтай сумын хойч Инкотын хурдан хулгуур гараад иржээ. За түрүү өсгийцгээ хүрээ зар их хөдөлж оруулж байгаа суусан дээр Инкот орог мөн бохта Инкотын хурдан хулгуур өнгөн дээр байгаа. За 35 номертой Хэр уяраас гараад ирлээ. Ховд аймгийн Алтай сумын төг 100 жилийн баяр наадамд 61 алтан дур тоосоо өргөж байгаа. Шүтлэн насны мөрдийн уралдаанд. За Ховд аймгийн Алтай сумын хойч Магсран ганцгтын хурдан хэр байна. Аймгийн чин Одхогийн очоодын нагацах Магсран ганцгтын хурдан хэр ам үзүүнээр гараад ирсэн байна шүү. Дөрөв халтар азраг мөн чих зарлагдаж уралдаж байгаа хойшилчихсан доо. За 142 номертой хэр араас нь гарч ирсэн. Энэ Ховд аймгийн Алтай сумын хойч Батэлгийн хурдан хэр 3 дээр байна. За 17 номертой Говьалт аймгийн Хөрц сумын хойч Төрмөнхийн хурдан буур дээр 4 дээр байгаа. За 111 номертой хэр буур дээр юм болоо да. 111 117 юу? За 111 номертой хэр буур дээр айргийн 5 дээр гарч ирсэн шүү. За 111 номертой хэр буур дээр чи бүртгэл дээр харин юу юм бол доо. За бараг л байхгүй юм шиг байна. За 111 номертой хул буур дээр Ховд аймгийн Алтай сумын хойч Баццгийн хул буур дээр хул гэдэг үрээ байна. Энэ цагаан усан намгатай хул үрээ 5 дээр гараад ирсэн байгаа. За цаагуур нь хөвчтэй сарн дэвсгэртэй 10 тамгатай хурдан хар гарч ирсэн. Энэ 188 номер. За 188 номертой хар 6 дээр гарч ирсэн байна. За 188 чин за Ховд аймгийн Цэг сумын хойч Одон баярын хурдан хар байна. За урд талд нь 111 номертой Ховд аймгийн Алтай сумын хойч Батэлгийн хурдан хар байгаа. Ард нь 17 номертой Говьалт аймгийн Хөгмөр сумын хойч Төрмөнхийн хурдан буур руу явж байгаа. За 188 номертой хурдан хар бол Ховд аймгийн Цэг сумын хойч Одон баярын хурдан хар байгаа. Тэр азрагны хурдан саарлаж Ховд аймгийн Цэг сумаас Нямдавагийн хурдан саарлаж айрагдсан да. За наагур яваад байгаа 110 номертой хар цаагур чин Ховд аймгийн Уянт сумаас ирж уралдаж байгаа цаагур да. Ховд аймгийн Уянт сумын хойч Өнөөлтийн цаагур аль зүрэ жахаа оргишилчлаа. За Өнөөлтийн цаагур өнгөний 2 рүүн дээр нэг очихоо. За 177 номертой хэр хойноос гарч ирсэн шүү. Цагаан усан намгатай хэр. За 142 номертой хэр яваад байгаа. За өнгөн дээр нөгөө 199 номертой Ховд аймгийн Алтай сумын хойч Инкотын хурдан хулгуур байгаа. Магсран ганцгтын хурдан хэр чи ам үзүүн дээр юм байна. За 142 номертой хурдан хэр Ховд аймгийн Алтай сумын хойч Батэлгийн хурдан хэр 3 дээр байгаа. За 4 дээр 111 номертой хулгуур. За энэ Баццгийн хурдан хулгуур Ховд аймгийн Алтай сумын хойч Баццгийн хурдан хулгуур. Батэлгийнх нь бол хэр Баццгийг нь хулгуур явж байгаа. За 6 дээр хэр 177 номертой юм байна. За чиглүүлэгчээс яг урд урд очиж явчаалах шиг харагдах юм да мөрдийн уралдаан. За 177 номер бүртгэлдээ за бүртгэлгүй зарим нэг атаас байж магадгүй. За Ховд аймгийн Алтай сумын хойч аймгийн өсгөдөр аймгийн нэмэгний чи Одхогийн очоотын урд дээр байна. Ховд аймгийн Алтай сумын аймгийн чин очоотын урд дээр байна гол явж байгаа юм байна. За 119 номертой Ховд аймгийн Алтай сумын хойч Цэнгомбын боловсролын хурдан хүрүүрэн гол явж байгаа харагдаж байна. За 119 номертой цагаан усан загсан тамгатай хүрүүрээ бол Цэнгомбын боловсролын хурдан хүрүүрээ байна. Тэр хул азраг мөн чих зарлагдж уралсан да. Зогцсон бацаахны унган тамгатай хурдан хул азраг нь. За урдлын халтар рууны номер хэд вэ? За 13 За ямар ч гэсэн 3 төгсөн номертой 53 номертой аз жаргалын хэрэг жаргадах юм. За энэ 73 номерын болоо да. За 13 номертой За Ховд аймгийн Булган сумын хойч Мөнхөтийн урдаа алтар руу гэсэн байна. Ховд аймгийн Булганы Мөнхөтийн алтар руу ар дээр нь Цэнгомбын боловсролын хурдан хүрүүрээ яваад байгаа.
Булган аймгийн ишиг өндөрж Монгол Улсын авирга малчин Бачрын өслөгийн даруусан урд өрөөрэ. За Ховд аймгийн Булган сумын уяач мөнгө хөтийн урд алтар өрөөний дөрөвний дунд яваад байгаа. За 51 номертой нэг хөтөлж гарч оролдоод байсан урд шаргуураа чиний дөрөвний ар дээр нь явж байгаа харагдаж байна. За 51 номертой шаргуураа. За энэ Ховд аймгийн Булган сумын уяач Баяр сайхны урд шаргуураа байна. За наадлаар нь 23 номертой буга хойроо гараад ирсэн байна. За 23 номерч бүртгэлдээ харагдаж байсан шүү. За 23 номертой урд алтар өрөө. За энэ Ховд аймгийн Алтай сумын уяач Батаржи урд алтар гэж бижиг заарж бор гэсэн байх энэ буга алтар өрөө харагдаж байгаа юм. За энэ сүүлд нэг морж байсан 54 байна. Энэ шаргуураа зог мордож байсан да энэ 51 номертой шаргуураа зог морж байсан. Ховдын Булганаас ирсэн үрэг бол 54 үрээ. За урд талын 208 номертой жижиг хөрөөрөө гаргаж байна. За 208 номер. За 208 номер 188 номер бол байгаа даа. 208 номер ч одоо үрээдийн доёхол учраас бүртгэл бол нийлэн цуцаа юм бас харагдж явж байна. За 205 номертой цагаан усан домогтой өрөө жомжин домогтой зэвэр дүрэнд харагдаж байна. Урд талд нөгөө 17 номертой Говьалтай аймгийн хөрцөмийг Төрмөнгийн Улаанбуур дуурайч жаахан үлдчихсэн юм байна да. 113 зэвэр дүрэний номер. За 113 номертой зэвэр дүрэ. За нэг 12 гурийн багцаанд явж байгаа шүү. 113 номертой зэвэр дүрэ. За 123 номер 113 номер. За 113 номер чинь бүртгэлтэй харин байхгүй номер шүү. За урагштай да тийм ээ. Өрөө жомжин намхтай зээр дүрээ ухаан өрөөр хоёр үлээ ижлэгэн намхтай хоёр өнголт яваад харагдж байна. За 151 номертой энэ нийслэлийн алдартай Нямагийн Батбалтын ухаан өрөө явж байна. За цагаан усан соёмын намхтай 151 номертой Ховд аймгийн Алтай сумын угуул Улаанбаатар дамлаг дүүргийн нийслэлийн алдартай Нямагийн Батбалтын уртаа ухаан өрөөний явж байна. За үзүүрлүгээ түрэн сайхан уралдаад харагдаж шүү дээ. 454 номер. За 454 номер өөрийнхөө улаан номерыг тусгай зүйлсэн хэрэг гараад ирсэн байна. За бүртгэлдээ 454 номер гэж байхгүй юм байна да. За 450 номер Ховд аймгийн Алтай сумын Максрын ганцэгтэй урд хэрэг гэж байна. Нэг хэрэг өнгөнд уртаад байгаа шүү дээ. За Максрын ганцэгтэй урд хэрэг энэ юм байна. За 146 юу. За цагаан Монгол Улсын тамхтай хөрөөрэй байсан. За наадад нь Ховд аймгийн үеийн цумын уж өн улдын урдан цогор ал зүрээ явж байна. 110 номертой өн улдын урдан цогор ал зүрээ явгаа. За 140 хэд саатын хөрөөрэй номер. За жаахан суугаад өрөөний номерыг нэг харчи. За 140. За 146 номертой хөрөөрэй цаагуурны яваад байгаа. За энэ 146 номерыг бичиж өргөцсөн байдаг чи юу лээ хөө. За 146 номертой хөрөө. За 35 номертой нөгөө Максрын ганцэгтэй урд хэрэг чинь жаахан үлдчихлээ дээ. Аймгийн чи очотын нагацагт Максрын ганцэгтэй хэрэг. За өн улдын цогор ал зүрээ жаахан цаашаа далиад байна. За 146 номертой хөрөөрэй нэг 111 номертой хэрэг. За мөнх гэсэн номгол байна да. Монгол улсын мөнх гэсэн номгтой урд хөрөөрэй яваад байгаа. За эхний 6 7 8 үрээ бөнд үх юм байна. 5 6 7 8 дээр явж байгаа 118 номертой урд хэрэг нөгөө Ховд аймгийн Алтай сумын гэж Баццгийн урд хэрэг явж байгаа. 111 номертой Баццгийн урд хол руу яваад байна. Цагаан усан цомогтой Баццгийн урд хол руу 8 дээр шүлгчтэй. За 191 номертой хонгороо чи арын бөөрийн зурагшил сүрэнүүдийн нэг байна да. За 191 номертой хонгороо баяраараа бол өнөөдрийн Ховд аймгийн Алтай сумын 100 жилийн баяр наадмын 6 дээр уралдаж байгаа өмнөх байна. За 191 номер үртгэл дээр байдаг юм байна. За 191 номертой хонгороо за наадлаар нь 179. За зэр тал зүрээний номер бол 179 номертой 6 дээр явж байгаа 179 номертой урдан зэр тал зүрээ. За 179 номертой Ховд аймгийн Алтай сумын уяач даваа сайхны урдан хүрээ ал зүрээ юм байна. Энэ Мэрлэн зэр тал зүрээ даваа сайхны урдан хүрээ ал зүрээ. Арын 191 номертой хонгороо бол бүртгэлгүй харагдаад байгаа юм. Бүртгэл дээр байхгүй маань хонгороо. За урдлынх нь 179 номертой Ховд аймгийн Алтай сумын даваа сайхны урдан хүрээ ал зүрээ байна. За урагшлээ да. За 188 номертой Ховд аймгийн цэцмийг Одонмэрийн урд хараа наадлаар нь яваад хараа Одонмэрийн урд хараа. За цаатлын нэг 186 юу. За нэг галын дэс мартсан гэж магадгүй цагаан усан тангад ба тамхтай 180 хэд юм бэ харууны номер 183. За 183 182 номертой урдан хар цаатлаар нурагшаад гаргаж явах юм. За баяраараа бол 5 дээр явж байгаа. За 186 номертой алтар Ховд аймгийн Алтай сумын уяач Максрын ганцэгтэй алтар бол ард үлдсэн баха. Энэ хэдэн номер байна? За 186 номертой тангад ба тамхтай Максрын ганцэгтэй урд алтар наадлаар Ховд аймгийн цэцэг сумын уяач. За Ховд аймгийн цэцэг сумын уяач 188 номертой морц өнөөдрийн уралдаанд Одонмэрийн урд хараа наадлаар нөгөө Максрын ганцэгтэй урд хараа цаагуурна. За 199 номертой Ховд аймгийн Алтай сумын уяач Инкөтийн урд хуулруу ам үзүүн дээр байна. За 142 номертой цагаан усан номтой хөрөө. За энэ Ховд аймгийн Алтай сумын уяач Батилгийн урд хөрөө байгаа. За өнгөн дээр 177 номертой хөрөө гараад ирсэн байна. Цагаан усан номтой 177 номертой хөрөө. За 177 мөн үү 171 үү хөрөөний номерыг нэг харчи.
За Баталгийн урд хулраа аман үзүүн дээр байгаа. Наадлаар нь 142 номертой. За Ховд аймгийн Алтай сумын ойч Баталгийн урд хэрэг наагур нь яваад байгаа. За 199 номертой Инкотийн урд хулраа аман үзүүн дээр яваад байгаа. За 177 юм байна тийм ээ. За 177 номертой хэрэг өдлөө төгөлсөн. Энэ Ховд аймгийн Алтай сумын аймгийн чинь Одхогийн очиотын урд хэрэг байна. За хатан сүх юм болоо да Бандрага аймгийн хамгаалагч зэрэгцээнд гарчуулаад гээ. Аймгийн нөхний чи Одхогийн очиотын урд хэрэг. За Ланзан намгатай хэрэг 142 номертой нэг Баталгийн урд хэрэг чи энэ байна. За Ланзан намгатай хэрэг энэ бэлэгдэн мөрлийн зараа биш гэдэг. Өөрийн комлогийн ланзааж магадгүй шүү. За аймгийн чи Одхогийн очиотын урд хэрэг нөнгөн дээр байгаа. Аман үзүүн дээр нь Ховд аймгийн Алтай сумын үж Инкотийн урд хулраа байгаа. Айргийн мөрөг дээр нь Ховд аймгийн Алтай сумын үж Баталгийн урд хэрэг байгаа. Ховд аймгийн цэцэг сумын үж Одон баярын урд хар дөрөв дээр байгаа. За 5 Максрын ганцгтын урдан халдар руу байгаа. Ховд аймгийн Алтай сумын үж Максрын ганцгтын урд халдар руу байна. За ганцэг Одхог очиотод хоёр өнчнөөр нагад цэцээ хоёр байгаа шүү дээ. Аймгийн чи Одхогийн төрсөн ихчийг нь ээжийг нь төрсөнд байх хэвээр Максрын ганцэгт яаж тэр халтраа зэрэг зарлагдсан 454 номертой улаан хоёр руу зард яваад гаргаж байсан. За нэг бүртгэл дээр байхгүй 191 номертой хонгор руу чинь хонос орж иж байна да. За 191 номертой хонгор руу ороод ирсэн. За нэг хүрээ алзуураа цаагуурны явцсан нь Ховд аймгийн Алтай сумын даваа сайхны урд хүрээ алзуураа цаагуурны яваад 179 номертой алзуураа. За 191 номертой за энэ Ховд аймгийн цэцэг сумын өч ган эрдний хонгор руу юм байна. Долоо дээр ган эрдний урд хонгор руу цаатлаар 179 номертой Ховд аймгийн Алтай сумын өч даваа сайхны урд хүрээ алзуураа 6 дээр байгаа. За жаахан үлдээ да. За эхний 7 өрөөнд Ховд аймгийн цэцэг сумын 2 өрөө Ховд аймгийн Алтай сумын 5 өрөө ингээд 7 өрөө тасраа явцгаа. За 7 өрөө. За одоо 8 өрөөг нэг харцгаа үзэгчтэй. За цэцэг сумын 2 өрөө Алтай сумын 5 өрөө 7 өрөө бондох явцсан шүү. За одоо нэг сайхан суугаа тэгээ өргөжлөн да. За хээр үрээ зэр дөрөө за нэг мөнгөсөн намгатай урд өрөө чинь орж ирж байна. За 111 номертой хэрэг цавраад ирсэн үү. За нэг Баццгийн хэр гэдэг нь байлгүй дээ. Ховд аймгийн Алтай сумын гэж Баццгийн урд хуул хэрэг байсан тэр байна. За 138 чинь түрүүн зарлагдаад ирсэн номер шүү дээ. Задгай Жанман намгатай цагаасан Жанман намгатай хонгор. За 138 номер чинь Ховд аймгийн нэр сумын гэж тэрэн дэгтгийн хонгорал зүгээр байна. Түрүү нөгөө Хавгийн Бат бүхэн намгатай урдан хээр дагаа хэрэгдүүлсэн тэр тэрэн дэгтгийн Наранбаатарын урдан хонгорал зүгээр наагур нь явж байна. Ховд аймгийн нэр сумын тэрэн дэгтгийн урдан хонгорал зүгээр түрүүн түүний хүү тэрэн дэгтгийн Наранбаатар ойслог наруулж хонгор байна. За цаадлаар 111 номертой Баццгийн урдан хуул байна. За 146 номертой Максрын ганцгтын урд хүрээ гэсэн 3 хүрээ явууллаа да. За 7 хүрээ боо ард нь 3 хүрээ ингээ 10 хүрээ өргөжлсөн. 11 дээр явж байгаа зэрдэл за энэ гурыг харуулаа тэгээ өргөжлөө. Энэ гуртайгаан зөв өргөжлөлтөн дээр зүрх уртаар шүрэн болоо шүү. За цагаан өсгөн саяхан домогтой хөндлөлтөд дөрвжин домогтой 203 номертой зэгээ алзуураа хойноос ороод ирсэн байна. 203 номертой ухаан алзуураа за зөв талаас номер чирэн маягтаасаа харагдж байгаа ч нэ. За 203 номертой ухаан алзуураа бүртгэл дээр 203 ч байдг юм болоо да. За 151 номероос орж ирсэн байна. 203 номер чирэн байдаг уу да. За 151 номертой цагаан өсөн домогтой хонгор руу ч Ямагийн Баталтай хонгор руу явах хэвээр голд яваад байна. За арын хонгор рууны номер эд юм бэ 160 хэдүү 16 номер чараа биш та 100. За 164 номертой хонгор руу энэ Ховд аймгийн зэрэг сумын Чулуунбаатарын хонгор руу байна. Урд нь Адаах дүүргийн байж Ямагийн Баталтын урд хонгор руу. За түүний өмнө 203 номертой Ховалтай аймгийн Шарх сум байсан баха Эрдэнэбаатарын урд хонгорал зураа байна. Эрдэнэбаатарын хонгорал зур энэ өрөөний өнгөн дээр голд нь Ямагийн Баталтын урд хонгорал зураа. За Ховд аймгийн зэрэг сумын Чулуунбаатарын хонгор руу гэсэн юм 3 хонгороод өөр бөөндөх явчлаа. За энэ бол 12, 13, 14 дээр явж байгаа 3 үрээ шүү. За 12 дээр нь 203 номертой Ховалтай аймгийн Шарх сумын гэж Эрдэнэбаатарын урд хонгорал зураа явсан. За 11 үрээ 7 үрээ бөөндөх ард нь 3 үрээ ингэ явчихсан байгаа шүү дээ. За өнгөний 4 үрээ чинь зайгаа улам молдуулсан байх ч нэ 4 үрээ бөөндөхөн салаа явчлаа. За 130 номер гэдэг бол өнөөдөр бас зарлагдаж оролдож байгаа Ховалтай аймгийн нэр сумын тэрэн дэгтгийн урд хонгор байна. Цагаан усан жандмын домогтой Адьясрангын жандмаар гэж мөн бож магадгүй Монгол улсын алдарч Адьясрангийн за хаан дэрнээс дардаг. За тэрэн дэгтгийн урд хонгор энэ явж байна. За урд талд нь 146 номертой Максрын ганцгтын урд хонгор байгаа. Түүний өмнө 111 номертой Баццгийн урд хоол руу явж байгаа. За урагшилъя. За 3 7 8 дээр бол Баццгийн урд хоол руу явж байгаа шүү. 9 дээр Максрын ганцгтын урд хөрөөрөө яваад байгаа. Монгол өчг мөнгөн домогтой урдан хөрөөрөө яваад байгаа. За 4 өрөө бо ард нь 3 өрөө 7 өрөө. За сая бол 8 9 дээр өсөө. За Ховд аймгийн Алтай сумын даваа сайхны урд хөрөө алзуураа 7 дээр юм байна. За 6 дээр нь 186 номертой мордсон Максрын ганцгтын урд хар байгаа. Максрын ганцгтын урд алтар энэ жаахан үлдмэгтэй болчихч нэ. За цаагуурын 191 номертой Ховд аймгийн цэцэг сумын ган эрдний урд хонгор байраараа 5 дээр яваад байгаа.
За Максрын ганцтай алтар руу 6 дээр 5 6 дээр л одоо өрөө барааны яваад байна. Хонгор руу 12. За Максрын ганцтай урд 10. За хонгор руу Ховд аймгийн цэцгсмийн гэж ган эрдний урд хонгор руу байгаа. За өнгөний дөрвөөрөө холсолсаа нэг 300 м шгоосолоо явчихсан шүү. За өглөө азарны уралдаанд бол Сүрэн Улаанбаатар алтараас их гол төрүүлсэн шүү дээ. За дөрвөн шүтлүүрээ бол нэлээд зайтай болоо явчихсан байгаа. За энд бол Одгүйгийн очтын урдаа хээрээр байх хэвээр. Ховд аймгийн Алтаас мөр Ховд аймгийн баяр нааданд сөрөж өгөрсөн аймгийн нэмэгдчин Одгүйгийн очтын урдаа хээрээр яваад байгаа. За Ховд нутгаас аймгийн арслангийн тавар зүүн өсөр нэрлэгдэж байгаа аймгийн чин Одгүйгийн очтын урдаа хээрээр байгаа. За өнгөн дээр 177 номертой очтын урдаа хээрээр гараад ирсэн баг шиг байна. Ховд аймгийн Алтаас мөр яриат аймгийн чин очтын урдаа хээрээр хөтөлсөн хэвээр юм байна. Өнөөдрийн уралдааны гэр нь гарсан цагаас хөтлөөд аймгийн чин Одгүйгийн очтын урдаа хээрээр. За амун үзэн дээр нь Ховд аймгийн цэцгсмийн гэж Одон баярын урд хар байна. За 3 дээр 142 номертой урд дээр Ховд аймгийн Алтасмийн гэж Баталгийн урд хэр байна. За цаагуур нь 129 номертой Ховд аймгийн Алтасмийн гэж Инкотын урд бол энэ чиглүүлэгч хайжсан юм бэ. Чиглүүлэгч урдуур явчихсан учраас энэ хүмүүсийг яг энэ говь дундуур яваад орчлоо даа энэ хүмүүс. За хуулууранд бол нэлээд тэртэл уралдаан болчихлоо. Өнгөн дээр аймгийн чин Одгүйгийн очтын урд хэр Ховд аймгийн цэцгсмийн Одон баярын урд хар ам үзэн дээр айргийн мөрөд дээр 142 номертой Ховд аймгийн Алтасмийн уяач Баталгийн урдан хэр яваад байгаа. Баталгийн хэр 3 дээр. За 4 дээр нь Ховд аймгийн Алтасмийн уяач Инкотын урд уулраа байгаа. За түрүү өсгөж ганц зэрэг урлаад байсан Инкот орг мөн байлгүй дээ. Цандлаг мандаа намагтай урд ураа зэрэг их уралд айрт урдж жагаад 7-8 авчиж өрөж ирсэн даа. Инкотын урд уулраа 4 дээр юм байна. За аймгийн чин Одгүйгийн очтын урдан хэр зам заадаг юм байна өнөөдрийн уралдаан. Ам үзэн дээр Ховд аймгийн цэцгсмийн уяач Одон баярын урд хараа гарч ирсэн. За Максын томкер арай биш юм байна да. Хөвчтэй саран дасгууртай 10 юм шиг харагдаад байна. За Одгүйгийн очтын хөрөөр гамч нь хатан сүгэл юм шиг харагдаад байна да. Мандраг авыг нам мөн үү? За нэг жаахан хоёртой харуул харах юм да. Одгүйгийн очтын урд хөрөөр өнгөн дээр Одон баярын урд хараа цаатлаар нь за наатлаар нь ланзан намагтай хөрөөр 142 номертой Ховд аймгийн цэцгсмийн Ховд аймгийн Алтасмийн гэж Баталгийн урд хөрөөр байгаа. 4 дээр нь 129 номертой Ховд аймгийн Алтасмийн гэж Инкотын урд хуулраа байгаа. За энэ даваа бүрийн гэмглийн данц нэг юм уу данц байдаг байна. Амаа үзний хөрөөр дээр данц намаг. Энэ данц намагтай урд хаалтур. За арын өрөөнүүдээс нэг 400 м жиг хоолсоо явчихсан. Ард нь нөгөө даваа сайхны урд хүрээ алзуураа явах хэвээр хонгор руу хоёр явж байгаа. За энэ дөрөв үрээ тэг явж байгаа бондоо орсон дээр хаа. За нэг суух юм да. За хөндлөн зам нилээд байгаа. Амжих юм болов. За дөрөв үрээ тэг явчиход бол. За өнгөн дээр Ховд аймгийн Алтасмийн аймгийн чин Одгүйгийн очтын урд хэр. За нагацх Максрын ганц өнөөдөр мөн ч зарлагдж оруулж байгаа. Тэр хурд алтар руу нас айр дурлаад гарч ирсэн. За одоо бол 6 дээр явж байгаа шиг Максрын ганцтай урд алтар руу. Энд бол Ховд аймгийн цэцгсмийн гэж Одон баярын урд алтар руу 3 дээр 4 дээр нь Ховд аймгийн Алтасмийн гэж Инкотын урд уулраа яваад байгаа. Өнгөн дээр аймгийн чи Одгүйгийн очтын урд хэр ам хуудсан дээр 142 номертой Ховд аймгийн Алтасмийн гэж Баталгийн урд хэр байгаа. За 4 өрөөний хүүхдүүд аль нь гараа хөдөлгөөгөө ирсэн шүү дээ. Хуулуураа бас газрын нэг дундуур тэр зам заасан байгаа да. За өнөөдөр бол азраг даах шүтлэн хязаалан соёол ингээд доороос нь өксүүлж уралддаг юм байна. За даагны уралдаа эхэлж болсон. Даагны уралдаа шүтлэнгийн уралдаа энд болж байгаа. За тэгээ одоо хязаалан соёол ингээд маргааш өглөө бол их насны мөрдийн уралдаа, үндэсний мөрдийн уралдаа, жороомрны уралдаа болно. Ховд аймгийн Алтасмын 100 жилийн явал. За бодомжийн голын зүгээргээр ингээд одоо бодомжийн голоо өксөөл уралдаж байна гэсэн үг. За ангиртын гол бодомжийн голоо ирүүл нийлээд одоо ингээд яг энэ мөр уралж байгаагийн цаатлын өндөөр бар ураг шанааж ихтэй ингээд урсдаг. Ховд аймгийн булган сумын жигт урсна гэсэн үг. За ингээд Ховд аймгийн үн цэм жигт урсж байна гэсэн үг. За ингээд бодомжийн хавцлын яг урд зүр дээр нь бол Ховд аймгийн Алтасм гэж одоо Монголын алдарт говьуд одоо оршин байдаг энэ сайхан сум байдаг. За ингээд Ховд аймгийн Алтасмын 100 жилийн баяр наадмын үзүүр дээр Баталгийн урд хэр наатлаараа үзүүр аваа цаатлаар нь очгүйгийн Одгүйгийн очтын урд хэр байгаа. Ховд аймгийн цэцгсмийн Одон баярын урд хар байгаа. За цэцгсмийн урд хар энэ Алтасмын 3 өрөөнд донд л хотгож мэдхээр байна да. Тэгээд Алтасмын 3 өрөөний нэг нь Ховд аймгийн цэцгсмээс дөрөв тодорхой гэдэг л одоо хэдхэн мөчн дараа үзэж та бүхэндээ харуулнда. Одон баярын урд хар өнгөө эхэлсэн. 188 номертой Одон баярын урд хар өнгөн дээр болоод эхэлсэн. За очтын урд хэр чинь 3 руу байна. Баталгийн урд хэр ам үзүү. За 4 дээр 129 номертой Ховд аймгийн Алтасмын гэж Инкотын урд уулраа явж байгаа. За Инкотын уулраа чинь жаахан солорж байгаа чинь арын 5-6-гийн 2 араас нийлчих юм бол яадаг юм бол тоо ер нь өнөө жилийн сумдын төгшөөнүүд баяр наадам бол ер нь өнгөний 6-7 бол их хос алчгаад харагдаад байсан. За тэгээд 7-оос 10 юмор бол их хоор үлдэж орж иж гарч ирсэн. За үзэгч та бүхэндээ бол яг лайваар шууд хэмжүүл үзүүлж байгааг үзэгч та бүхэн ойлгоорой. Тэр бичлэг бол үзүүлээгүй шууд үзүүлж байгаа. За Ховд аймгийн цэцгсмийн байж Одон баярын урд хаараа талын мөнгөс эфирээр шууд явж байгаа. Facebook-ийн лайв бас явж байгаа.
За Ховд аймгийн цэцэг сумын өөж Одон мөрийн хортой хар бас алдтай чадвар юм да өнгөн дээр гараад ирсэн. За Максын тамган дээр дахиад нэг сар нэмсэн чинь бүгдээ сар 10 тамгатай хортой хар өнгөн дээр гараад ирсэн. За Ховд аймгийн цэцэг сумын ган эрдний унгаа дуу гэж шүү. За Зүрцгийн ган эрдний бас зарлагдаад байсан шүү. За очгогийн за энэ Төмөр Батрын галуудын унган намаг юм байна штэ. Galaxy тамга гарагдаж байна штэ. Монгол улсын тодмолоо Төмөр Батрын галуудын унган намагтай аймгийн очин Отгогийн очилтын урд eerээр бүтэн мөр илүү гараад өнгөлж гисэн. Тодмолоо намгыг нэг жаахан хазгаадууд арчихсан шиг харагдаад байгаа юм мөн дээ. Жи үсгэн тамга өстэй. За амаа үзэн дээр нь Ховд аймгийн цэцэг сумын өөж Одон мөрийн урд хар байгаа. За аймгийн нэмэгнэ чин Отгогийн очилт ингээ унган даван дээр түрүү авах нэр нь тун ойрхон байна да. За Одон мөрийн харыг дахиад шахуулсан. За хар бас нөөцтэй байгаа одоо байна. Хэврэл сэрвэлзээд байгаа юу? Чикатгатай байгаа. Ингэж чикатаж байгаа одоо ч араасаа одоо нөмрөөд ирэхэд дахиад хөдлөг нөөцүүд байгаа. За 3 дээр нь Ховд аймгийн Алтай сумын өөж Батэлгийн урдаа хэрэг байгаа. За харыг н ангайтл наадлын намыг татаж авчраа нийлүүлсэн. За зэр дөрөв чикатгаад байгаа Ховд аймгийн Алтай сумын аймгийн чинь Отгогийн очилтын урдаа хэрэг байгаа. За аймгийн чинь очилтын урдаа хэрэг өнгөн дээр шонхрын дэврийн дээр зэрэгүүлээд ирсэн. За Ховд аймгийн Маринадны хасан цэцний тавар зүүнсээр орж байгаа юм бөхчүүдийн нэг шүү дээ. Өнөө жил Улаанбаатар хотын Бахангаа дөрвөн Бернадын дөрөж харагдаж байсан да. За харраг шахсаа Төмөр Батрын галуудын хотмонд онгон намагтай урд дээр өнгөн дээр байгаа. За Отгогийн очилтын урд дээр ингээд Ховд аймгийн Алтай сумын 100 жилийн Бернадын аймгийн чин очилтын урд дээр дөрвөлж байна. За Ховд аймгийн цэцэг сумын өөж Одон мөрийн урд хар ам үзүү байна. Өвчтөс сарын сурт 10 тамгатай урд хар ам үзүү. За айргийн 3 Ховд аймгийн Алтай сумын өөж Батэлгийн урд eerэл яваад байгаа да. За Ховд аймгийн Алтай сумын өөж Батэлгийн урд eerэл 3 дээр за арын 3 өрөө чин бөөгнө өдөлсөн доо. Хэрэг юм дайранда. За Ховд аймгийн за вараачин бас Ховд аймгийн Алтай сумын өөж Батэлгийн урд eerэл Ланзан намагтай урд eerэл байсан. За вараачтай холбоо өдөлсөн Ховд аймгийн Алтай сумын Батэлгийн урд eerэл айргийн 3 орж байна. 61 алтан дуртаас Батэлгийн урд eerэл айргийн 3 торлоо. Очилтын урд eerэл төрүүлсэн. За үзэгчд маань бас нэг жаахан чөлөөлөд өгчүүл талбай дээр харагдахгүй байна шүү. За Ховд аймгийн Алтай сумын өөж Энкотын урд уулраа 4 шүү. За 577 191 номер. За 191 номертой хонгор дөрвөөр орцсон уу. За Ховд аймгийн цэцгийн ган хайрны урд хонгор 5. За 6-гаар 144 номертой нөгөө Максрын ганцгийн урд хонгор орлоо. 3 хонгор бөөнд орцсон. За би цэцэг сумын залуу байж Юмцгтэй Одон морийг залуу байна. Тэгээд Алтай суманд тэгш сайхан байдна. Энэ сайхан хар үргээ хэрэглэсэн маш их баяртай байна. Ган эрдэнэ унгаа дуу юу? Тий. Сум аймгийн алдарт байж Даваас үргийн ган эрдэнэт миний нээж байгаа. Энэс энэ жил одоо сайхан нааж байна гэдэг. Ган эрдэнээс та маш их баярлалаа хэлээ. Ган эрдэнэ унган намагтай хонгороо сарвч юу? Тэр одоо тэр манай ган эрдэнэ тэр огсч. За баярлалаа. За баярлалаа. За хоёрыг үзэж сайхан танилцуулаад. За баярлалаа. За улсын ургуулч Мямбын гам болд гэдэг залуу байна. Ховд аймгийн цэцэг сумаас ирж уралдаж байна. За нэг үеийн өрөөнд хар хонгор байна. Тийм нэг үеийн өрөөнд ган эрдэнэ унган өрөөний цэцгээ болоод төрсөн. Хонгор энэ жил яаж урж байгаа вэ? Хонгор өрөө цэцгийнхаа ардын үсгэлийн 103 төрүүлээд Ховдод эргдээд сая сумынхаа 100 эргдээд одоо энэ дээр ихэд сайхан эргэж ирлээ. За баярлалаа. За баярлалаа. За очоотоос ирээ авчи. За аймгийн Ховд аймгийн Алтай сумын яриад очоод. За үзэгчд өөрийгөө бас сайхан дэлгэрэнгүй танилцуулахгүй бөхчүүд учраас. Сайн байна. Би Ховд аймгийн Алтай сумын яриад аймгийн нэмэгнэ очоод гэж залуу байна. Түүх 100 жилдээ бас 100 жилдээ нэг шүлтүүрээ авч өрөөмөө сайхан дөрвөлөө уралдаж маш их баяртай байна. Нийт алтаачуудаа бас 100 жилдээ дэлгэр сайхан наадараа гэж хэлмээр байна. Галаад өтөө унгаад байна. Унгаа эзэн юм байна. Унгаа эзэн юу хөдөлж авсаад байна. Тийм. За баярлалаа. За хөрөг үзэх сайхан танилцуулахгүй. За би Алтай сумын явгуул цэцэг суманд амьдардаг залуу яч байна. Баатчлооны инкадаг гэдэг залуу байна. Энэ уяач нь болох дээр цэцэг сумын сумын алдарт уяач инкол гэдэг манай найз ойж өгж байна. Энэ унган эзэн болох дээр цэцэг сумын аймгийн алдарт уяач Тэн нөржи Батманкафе унгаа дөө. Тэн Алтай бүх нийт Алтан ард түмэндээ бүгдэн сайхан энэ баярын мэндийг хүргье. За ган эрдэнэ алдартаас яриа авчих тийм ээ. За өөрийгөө бас үзэгчтэй сайхан танилцуулаад унгаа 2 руу харагдчихуулаа тийм ээ. Тэглээ би цэцэг сумын аймгийн алдарт байж Даваас өргөн ган эрдэгдэг юм байна. Тэгээд найз ах хоёртой өгсөн 2 өрөө маань ташгаараа харагдсан маш их
Тэтгэл өндөр байна. Энэ Хонгор гаан эрдэнэрээр байгаа юу? ган болд гээд манай өөр ах. Өөр тэгээд Унгаас нарнд явцсан юм байна тийм ээ. энэ цэцэг сумын уушгийн улааны өвөр бэлтэнцсэн жинхэнэ баруун талд төрсэн унгаа дуунууд байна да. Хоёр унгаа дуу бас түүх сумын 100 жилийн үед арилглаа бас энэ талаар. Энэ Эцэг удан мөрсөн. эцэг нь Ховд аймгийн Даруй сумын аймгийн алдарт байж Шонгорын совд гээд найз юм маань над өгсөн уул азраг байсан. Тэр уул азрагны төлөвд их нь манай өөрийн унган гүнүүд. Яг энэ баруун талын унган гүнүүд. Баярлалаа. Тэгээд Алтай сумынхаа нийт зон олондоо одоо түүх 100 жилээр тэмдэглэж байгаад халуун баяр хөргийа баяр наадмаа сайхан тэмдэглээрэй гэж хүсээрээ. За баярлалаа. За өөрийгөө үзэх цагаан төлөөд. За сайн байцгаана надыг Ховдгийн Алтай сумын барлуугийн байж Бат Билэг цог сайхны Бат Билэг залуу байна. Удам мөгс одоо юу гоолтон төнглөөс нэг найзаас авсан битүүрээ. Отынхаа 100 жилийн үед сайхан ам 3 дэрж яригдж сэтгэл сайхан тайван бай сайхан баяртай байна. Тий. За баярлалаа. Сайхан баярлцгаагаараа. За Ховд аймгийн Алтай сумын дүг 100 жилийн баяр наадамд 61 алтан дур дурлалдаад за Ховд аймгийн Алтай сумын аймгийн нэгэн аймгийн нэг Отгог очоотой урдаа хөрөө дөрүүлээ. Ховд аймгийн цэцэг сумын байж Одон баярын урдаа хараа хамаа үзүүлсэн. За айргийн 3-оор Ховд аймгийн Алтай сумын байж Батлыгийн урдаа хөрөө Ланз дамгтай хөрөө орж байна. За 4-оор Ховд аймгийн цэцэг сумын байж Ган эрдний бас хар байтай унган эзэнтэй ган болтын урдаа хонгороо. За 5-аар нь Ховд аймгийн Алтай сумын байж Инкотын урдаа хулроо орлоо. Самбатрын байртан зэрэгсэн өндөрт мандат тулгаар төрийн 2233 жилийн ихээ Монгол улс үүсэн өгчөн байгуулагдсны 818 ардын хөвсгөлийн 103 жилийн Ховд аймгийн Алтай сум үүсэн өгчөн байгуулагдсны түүхэн яруултар 100 жилийн хээрсэн гэдэнэтмийн Шүтлэн насны мөртийн уралдаан ариг төтрөсөн энэ төртөнгөлгүүдэн гэвэл түрүү магнад Ховд аймгийн цэцэг сумын уяж Одон баярын ар амангцунд Ховд аймгийн цэцэг сумын уяж Ган эрдний онгор аргийн гэрүүд Ховд аймгийн Алтай сумын уяж Ганцхтын хөрөн Аргийн дөрөв Ховд аймгийн Алтай сумын уяж Баццгийн гол аргийн дав Ховд аймгийн Алтай сумын уяж Өсгөөрийн хөрөн инээд хурдангөлгүүдэн ирэмгээ шинжин дурдул Худангөлчгтэй унсан бургашуука тархан нууцсанда урдын шинжин бөрбөндөө биеийн гიშгэн сүүлэндэ бүшүүдргэн гөлөндөө Дөрөв жаригдсан житлэнгүй насны мөрний уралдааны баян шагналыг пастогчтой Улсын сайхан ангийн дарагтай 2003 оны төгсөлтийн болон ивент гэж байна. Ивент гэж шагналыг гаргуулсан өгч байна.